сүү шимэж хөд орсон болохоор унаг даахтай ночилдож бэр суусан болохоор удамч Монгол мөхчүүдийн хэмэр удаан баг болтугай. Их өнөөдрийн бардаанд орчих хүчит 16 бүхэн та бүхэндөө нэгээр нь танилцуулъя. Авах хошууны Бат Эрдэнэ, Шолонхөх хошууны Номон Далай, Шолонхөх хошууны Бүдөөд, Хөшигтэн хошууны Ивэт, бахархуулах их амжилттай, багтах эрч хүчтэй, баясгаланд төгөлдөр авраг, жуун мужимчин хошууны алтан багна. Амьдсан торгон хийчээрэн ард олондоо танигдсан уран барилдаант баруун мужимчин хошууны Жиранбаяр аваргийг давж аварг асрыг эцэгдээ хүлээсэн шинээр тодорхойлсон залуу бүх жуун мужимчин хошууны Оргилбаатар. Дайгуур хүмүүжч та бүхнийхээ нэгсэн халуун алдар ташаалтаар өнөөдрийн барилдаанд орчих хүчит 16 бүхтэн амжилт хүсье. Ийхүү хүчит мөхчүүдэн бүхэн чичирдэн хүндэтгэн урья. Ийхүү хүчит 16 бүхийн барилдаан эхлэхэд бэлэн боллоо. Анхны гараагаар зүүн гар талаас чадгалах бөхчин баруун мужимчны Жиранбаяр. Шилэн аймгийн баруун мужимчин нутагтай Жиранбаяр метр 73-ийн буйтай 74 кг-ийн хүнтэй их баг найр наадмаар 50 гараа төрүүлсэн бондод маягийн бүхийн улсын аврага. Жиранбаяртай оноо таарч баруун гар талаас чадгалах бөхчин авах хошууны Мөнх төмөр. Шилэн аймгийн авах хошууны Мөнх төмөр метр 68-ийн буйтай 74 кг-ийн хүнтэй 128 бүхэл 4 удаа төрүүлсэн их баг найр наадмаар 14 төрүүлсэн амжилттай. Wer zu Lebzeit gut auf Erden. Айдор хүмүүжчтэй халуун алдар ташаалтаараа хүчит 2 бүхтэн барилдааны өндөр амжилт хүсье. Талбайн танигч Говь. Ein Engel werden. Hey! 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 За хүмүүжт маа сайн байцгаана уу? За ингээд энэ дугаартаа бид нэр 2014-өөс 2015 оны хасар бүхийн давчинд барилдааны 5 дугаар сарын барилдааны хамтаа сонирхож байгаа. Өвөр Монголын их сургуулийн урлагийн дэд сургуулийн уртын дууны багш Гэлэг Арааш багштайгаа тайлбарлан сонирхуулахад бэлэн болсон.
надтай адилхан тамир урлагийн ертөнцийн хүлээж сууж байгаа үжигчд түмэн маань сайн байж байгаа нь уу? Бөхөн үжиж сууснаас өнөөдөр одоо бөхөн ингэж тайлбар жоогдож суух маань маш сайхан жаргалтай байж тийм ээ. Одоо бүхэн барилдааны ингэж харж жоогдож суухын жуур бас хоёулаа бол бас өнгөрсөн дугааруудаар бас өөр өөрийн үжил танилтаа бас энэ дээр ярьж байсан. Одоо ярьж жоогдож барсныхаа дараа ч гэсэн хувь хувиндаа ярьж байсан тийм ээ. Ер нь бүхэн барилдааны харна гэдэг бол аргагүй монгол хүнээ бүхэд дуртай хүнээ хувьд бол одоо бас хиймэртэй сайхан ажиллаа да. Зөв. За яг 5 дугаар сарын хасар бүхийн давчинд барилдааны анхны нуглааны анхны гараагаар бол баруун жүмчнэ Жаранбаяр авга нутгийн залуу одоо малчин бөхөө мөнгө төмөртэй оноо таарлаа да. Харин тийм байна. Энэ хоёрын одоо бөйийн хүндгэн, бөйийн өндөр нь Жаранбаяр жаахан өндөр юм байна. Тэгээ мөнгө төмөрөгдөг залуу бол одоо шиг малчин бөхтэй бас одоо тэмий бас яг энэ талбай дээр ирж барилдана гэдэг чинь бас одоо бас энэ их учиртай да. Сандрах учиртай шүү да. Мөнгө төврийн хувьд бол бас тусгай мэрэгжлийн сорой боловсруулалтыг бас хүртээгүй. Харин малчин бүх гэдэг чи одоо чигээр амьдрал дундаа л одоо өөрийн адуу малтайгаа нөхцөлдөө л одоо чигээр гар хөлн хүч сууж л одоо ингэж эхэлдэг учиртай л да. Өөрөөр одоо би сая бодож ин эдний хараад энэ одоо талбай маш бага байна. Энэ дөвөө гэдэг юм бас ингэ дэвлэлтийг сайн хийхгүй болохгүй. Яг үндэ бол уулын бөхчүүчсэн сайн дэвчгүүд бас нэг хөлнөө чилээ юм уу бас тийм хөдөлгөөн хийж гişүг ярьдаг шүү да. Монгол бүхийн жарам ими бас яг ийм зүйлүүдийн бас их умдгаал болохгүй да. За одоо хоёр бүхэн барилдаанч бол туурах болчаач их ойрхон боллоо. Яагаад гэвэл одоо Жаранбаяр бол юм гэж наалдаж орсон. Тий, хоёр сончиг мөрөөдөөс ирдэм бол тарны тэр ан мөрөгжил дэгэвэл бас их ч байдаг шүү дээ шааман дэгэ тийм ээ. Одоо мундаг Жаранбаярын дэгэвэл одоо ер нь дэлхийн авраг ойд өгсөн үнэ өмсгөө мэрэгжлэр одоо нэг одоо ойдвийн нэг маш нэг гарсан мэрэгжил байдаг шүү дээ. Тэрий одоо дэлхий дээр чөлөөт хөхтөр одоо ойдон мөх гэж явдагтай адил. Ер нь Жаранбаярын дэгээ ч юм бол тиймэрхүү маягтай болж ирж байна шүү. Тэсэндээ бол одоо тийм одоо ямалсан онгон мэрэгжил гэдэг хэвчүү дээ. Одоо бараг Жаранбаярын дэгээл гэж одоо хэлэхээр бараг тиймэрхүү маягтай болоод ирж байна шүү да. Ер нь ч бол ойрын 2 жил бол одоо Жаранбаярын дэгээ энэ тавчин дээр ч бол одоо олон үзэгчдэд бол одоо тодорхой танигдсан да. Тийм Жаранбаярын дэгээ Батчаргалын жохоо Мий соёлын хуулаа. Одоо энэ нэг үлгийн одоо ер нь нэг даамгын мөх мэрэгжилээр бол одоо олон жил барилж байгаа хүмүүсүүд л да. За бүр талдаж ороод ихад байцглаа бачаагаад зүүн талын сэнчгнээс нь дараад авчлаа. Энэ дартсан байж гэн одоо гүчидлийн хувьд энэ хоёр ч бас ойрхон хөрөх байх үү гэж бодож байна. Гიშгээ татчихна. За нөө хүч чадлаарч бол хоёр бол хоорондоо дэми их зөрөхгүй юм байна да. Тийм байна ойрхон байна. Тэгэхэд одоо сорой бэлтгэлийн хувьд бол одоо Жаранбаяр бол бас одоо Шилээ хот дээр олон сурагч дагуулж ээлж улиралдаан бол одоо бүрэн соройтой одоо жон намардаан бол одоо найрын соройтой үл хавардаан бол одоо мэрэгжлийн бүхийн соройтой. Тийм. Ер нь одоо Жаранбаярын ингээд барилдааны хараад байхад бол одоо манай одоо үжигчид ард түмэн бол мэдээж Жаранбаяр бол дөрөн мөчнөө güç, нурууны güçийг үлдэгшин хэрглэж их маш их сэргэлэн барилддаг тамирч байна. Энэ залууч бас маш сайхан барилдаж байна. Жаранбаяртай ер нь бас яг барьчны талаар бас учиргүй их нэг ханжигдоод юм уу, сэнчиг даруулах юм уу, анчи үжүр булаалгах юм уу, тиймэрхүү үжиглэг гарахгүй тийм байна. Бүр Оо сайхан. Суунаас нь барьж байгаа сайхан гэж. Жээлэ өнтөртлөө. Жээлээд хүнтэрчлээ тийм ээ. Тий. Одоо хүнтрээд суудаа өнтөргүүлчлээ. Домгиям шиг үдэрээ Энэхүү давааны ялгчуд баруун үзэмжин гүшүүний Жаранбаяр. За энэхүү Жаранбаяраас Өвөр Монголын тайлидаа сүнэ висэн ажгаар компаниас ивэнд гэсэн найрын тишгийг өрхөн гэж та бүхэнтэйгээ хуваажж байна. За ингээд өвлийн сорой бэлтгэл ямар вэ?
өвлийн сороо би дэм хийгээгүй. Шууд мал дээр сөдөрөөс ирсэн. Энэ жилийн анх удаа зөвтгөлж байгаа. Та ер нь хасар хөхд би анх удаа орж байгаа. Манай хүмүүс өмнө бас дунд маягийн бөхөр энэ төр барилж ирсэн. Тэгээ 6-аас нэмэл 60 маяг эвгүй. Ийм тавцан дээр бол эвгүй л гэж бодож байгаа юм. Дараагийн гараанд жунгаар талаас жодголох бөхчин Хөлбөмбөр хотын хуучин бар хошууны тэнүү. Хөлбөмбөр хотын хуучин бар хошууны тэнүү метр 86-гийн биетэй 115 кг-ийн хүнтэй 2014 оны бүх улсын дундад маягийн бүхийн мандаж дөрвөлх уралдааны төрөө их баг найр наадмаар төж гараа төрүүлсэн амжилттай. Тэнүүнтэй оноо таарж баруун гар талаас жодголох бөхчин авах хошууны Батэрдэн. Шилэнгод аймгийн авах хошууны Батэрдэн метр 70-ийн биетэй 65 кг-ийн хүнтэй дундад маягийн бүхийн улсын авраг тамирчин. Бүрээдэн суусан эрхэм үйлчтэй бичид бүхэн камер танд урам хайрлаа. Хадван гэнэс гавэ. Die Träne fließt, doch fließt sie schwach. Hey! 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 За их музыкч маань та бүхэнд залуу бас одоо хөнгөнөөсөө аваргаан тариалж болох турамтай байна. Авах шүнэ Батэрдэн. За сайн яруу. Сайн байна уу. За Батэрдэнтэйгэн ч өмнө одоо Дон маягийн бөхөр бас таны дагч сүдрэлж илээ. Бас гэр нутгаарсан бас хурж илээ. Таны олон удаа медаль авсан уралдааны гэж бас ард түмэндээ ингэж харуулж байсан шүү дээ. Тийм ээ тий. Одоо нөө сарай бэлтгэлнийг ямар хийв вэ? Өвлийн бэлтгэл нэг сар идэв хийсэн. Одоо хавар бэлтгэл хийж амжаагаа. Одоо төлөм мөл гарч ороод хад болсустан гарнаа. Одоо нэг хүнд биетэй мэрэгжлийн бүх болоод хөнгөн биетэй одоо Дон маягийн мэрэгжлийн бүх хоорондоо оноо таарж барилдлаа. Энэ 2 дугаар гараагаар бол за Батэрдний хүмүүнд бол бас Дон маягийн бүх хөрөл одоо улсад олон жил олон удаа төрүүлсэн. Эрдэм бол өөрийн төстэй бол баргал үндсэндээ бол торхгүй л ингэж оноо даваагаан давж иж алтанд хүрдэг бөхтөө. Тэнүүний хувьд бол одоо хуучин барган нутагтай за одоо энэ бол одоо жайлаад ганц цуцсаад ачлаа. Яа энэ бол одоо жинхэнэ хүч алхаад харуулъя. Тийм алхаад харуулаа өөрийн хүч хүнээ хүч хоёрыг бол одоо жинхэнэ жаагийн авч татлаа. Энэ бол одоо яа. Мондох хийлээ шүү дээ. Мондох хийлээ. Ийм том үний ингэж гарна гэдэг одоо амар хөө шүү дээ. Аргагүй урлаг барилдаан гаргаж байна. Аргагүй урлаг барилдаан гаргаж шүү энэ бол одоо. За үчигтэйгэн шахшуулсан уухаа туусан барилдаан боллоо. Энэ барилдааны хэрэгцээ авах хошууны Батэрдэн. За ийхүү авах хошууны Батэрдэнээс Монголын тайлдаа сүнэ үйлсэн хязгаар компаниас ивэлд гэсэн найрын гişгийг өрхөн гэж тавхтайгаан хувааж байна. Хүчит бүхэн барилдааны дараагийн гараанд жодголох бөхчин зүүн гар талаас зүүн мужимчны Батмөнкө. Шилэнгод аймгийн зүүн мужимчин нутагтай Батмөнкө метр 83-ийн биетэй 90 кг-ийн хүнтэй дундад маягийн бүхийн улсын аварга 128 бүхэл 4 удаа төрүүлсэн их баг найр наадмаар хороод төрүүлсэн амжилттай. Шилэнгод аймгийн Шолонго хошууны 8 талаа метр 74-ийн биетэй 87 кг-ийн хүнтэй 128 бүхэл 8 удаа төрүүлсэн их баг найр наадмаар 20 гараа төрүүлсэн амжилттай. Эрдэмтэд Адраан тачид урам хайртай. Адраан танах гавэ. Ich will, dass ihr mir vertraut. Ich will, dass ihr mir glaubt. Hey! 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 Одоо нөгөө бол баазар 9 одоо 2 сарын илүү юм баазар. Хошоондоо. Аны хошууны сараа бас чанга. Аваад одоо 3 багшийн талаад дарж ихэд аваа сайхан хийсэн.
Өөрийн сорой бол одоо бас сайн байхаа олон жил хийлээ. Одоо чихэд багсах сорой бол чихэд одоо хавар даан завтгаж чихэд одоо өвлийн багсрыг голдлох дэж байна. Чон бол найр наадмаар таарч. Жон намбар баргалдан намбар үргэлжлэлийн нартай найр наадам яваад байна. За шулуухын номонд левел зүүж хэмжээний Батмөнгөтэй оноо таарлаа. Тийм, Батмөнгөтэй оноо таарсан. Энэ хоёрс одоо ижилхэн залуу улс судалтай. Батмөнгөж одоо манай дээр үе авраг одоо үжимчний одоо алтын хилээр бүртгэдэг л да. Бас Монгол хүмүүс одоо ингээд бас буяараа сайтай. Ном далайгийн хувьд бол бас сайхан ховчсон нуруунд дасаргацсан хэлүүд сайхан залуу харагдаж шүү. Тийм ээ. Ер нь бас одоо хөдөлгөл тэнцсэн харагдаж байна. Сайхан харагдаж байна. Ер нь бас ингээд ховчсол өвчгөл жасл гэдгийг бас ингээд сайхан өмсчгөр чинь бас нэг бүх хүнээд нэг хаймартай сайхан харагдаж шүү. Тийм. Батмөнгөний хувьд бол бас нас залуу хүч чадал бас их давуулга байх та. Бэлтгэл сарай бол одоо бас зүгээр байх. Тийм. Одоо гол нь өөдгөл одоо яг нэг манай бүхчүүдийн бол одоо нэг жоохон доор үеийн одоо яг сайхан барилж байгаа залуучуудаа. Эднээсийн хувьд бол одоо бас л олон барилдах хичээ цаг хугацаа байна. Буян боловсруулах, мэрэгжил дэвшлүүлэх, тийм үгүй юу? Барилдаанаа дэвшлүүлэх чав чөлөө бол олон байна да. Эдний чармайлгал бас одоо олон орох хэрэгтэй. Эдвэл бас одоо яг ард түмэнд нь одоо яг танигдж харал байж байгаа залуучууд л да одоо, тийм үгүй юу? Тийм ээ. Номон далайгийн хувьд бол бас шулуун хөх хошууны одоо цаад жилийн алтан сүхийн төрүүлдэг 24 бүхтэй их наадам дээр жангаалуулсан залуу бүх одоо тэр наадам дээр шулуун хошуу бол бас 32 залуу бүхий жангаалж исэн. Номон далай бол одоо тэр 32 бүхий нэгтэй жангаалагдсан. Одоо гошуу жангаатай бүх юм байна. Тийм ээ. Одоо энэ хоёрын мэрэгжлийн талаар бол одоо бас одоо бидний хувьд бол бас нэг их ойлгохгүй шүү байж нэгсэн ч яг өдний алхатлал гიშгэл юм уу барьж байгаа байдлаас үжүүл бас л нэг шадгай барилдах гэдэг нь үү гэж бодоод харагдаад байх юм ер нь. Бас нэг төвөрд баримдах боломж бол одоо Батмөнгөөс л гарч мэднэ. Номон талайчууд ер нь жийнх нь гарын үжүүр, хөлийн үжүүр урамтай хүн шиг харагдах юм аа. Номон талайг нь одоо яг Монгол бүхийн барилдааны хувьд бол ямар найруудаар ямар чимээ сурах дуусна. Номон талай бол хөнгөн жөөлөн барилдаантай одоо хошуу нутгийн найруудаар бол бас одоо жангаанд хурж иж одоо бас хэмэртэй сайхан барилж явсан залуу бөхөө одоо нэг их гадагшуул одоо найр наадамд лонч их өндөр дээгүүр барилж исэн дүүхий бол одоохон сонсогдоог байна. Тэгэхэд бол сайхан уран жөөлөн барилдааны энэ бол олон удаа харж ирсэн. Ер нь харахад Вэлдринг нь хөл гарных нь хуржигээ байдал бол их мэдрэмж бас сайтайхан шүү харагдаж байна. Тийм ээ. Өнөөдөр чолоожа тулаа барьлаа да. Бүслүүрнээ барьчаас барьлаа. За нөгөөх нь бол одоо нөгөө ханчигийн дараа барьсан барьч гэж одоо зүгээр нэг тороожоо барьчлаа гэж би өөрөө удаа бол боддсон юм л да. Тэр ч бас одоо хэлбэл доор хормоны барьчийг сайн шүү барьлаа. За хоёр бүхэн барилдаан бол нэлээд удлаа. Тийм байна. Юу да одоо бас ер нь барьчиндаа нь хурж өгөхгүй л байгаад байж энэ да. Нэг нэгэндээ барьж өгөхгүй л яваад байж юм бол маш учиртай харагдаж байна. Бас одоо ингээд сайхан хүлээртэй готломсод сайхан барилж явах чинь бас нэг ер нь хэмэр шүү дээ. Ер нь хүлээрхээс бол одоо уулдаан бол нутгийн гутлын хүлээрүүд бол бүр хоорондоо жирөөтэй байсан. Одоо сүүлийн үед дээр одоо бүх хөгжөөд одоо хоорондоо олон удаа ингэж явуулчих ингэж барилдааны тал дээр бол одоо сорилт бэлтгэл хамт хийгээд наадмаар хоорондоо бол одоо олон удаа ингэж хамтаа жадгалах болсноос бол нутгийн бүхүүд бол одоо үндсэндээ бол одоо бол ийм сойрон дээгүүрэн дарсан дөрвөлжсэн ийм хүлээрийг одоо бүр одоо хаанхын бүхүүдэд адилхан ингэж хөлөх болсон тийм ээ. Өмнөд нь бол одоо урд зүг юм уу, баруун зүг ч юм уу одоо шилийн голын хөвчөнд бол бүр хүлээр бол ондон байсан. Гутланч бүр ондон байсан шүү дээ.
За ингээд бол номонлаа бол одоо сайхан бүснээ барьчаа аваад ингэж хангалттай авангуудаан бол зээлаад. за нөгөө талд нь сайхан бишг болонгуудаа хуураа тийм ээ сайхан гэж жохож гаргалаа да нөгөө одоо сайхан гүцэл сайхан дарж жохлоо ингэж эргүүлээд гаргалаа. Хүнээ яг сайхан бодол юуг нөгөө талд Тийм. бүх юм уу бүх сэтгэхийг авчгаад нөгөө талд нь яг наажгай талд нь бүр хийж байгаа байхгүй юу? Ань мэрэгжил сайхан ураг хийлээ. Мэрэгжил бол хоёр явж байна. Тийм. Нэгэн бүр зүгээр жохоо Зээлж өгөөд зээлж алхангуудаа тийм ээ. Буцаад гараараа нь одоо дарааж өгч. дарааж өгч. За хүмүүжчтэй инхүү давааны ядагч болоо. Шолонгөхийн нэмэн дадаа. Deine Größe macht mich klein. Du darfst mein bestrafen. Тайлита сүнэ үйлсийн ажил компаниас ивент хийсэн найрын гişгийг өрхөн гэж та бүхэндээ лон хувааж байна. Өчигдөр бүхэн барданы дараачийн гараан жодглох бөхчөн зүүн гар талаас Ордос хотын Батболд метр 82-ын баялтай 120 кг-ийн хүндэтэй Өвөр Монголын баруун аймагуудын холбоот найрын нэг удааны түрүүн Ордос хотын наадмын 3 удааны түрүүн их баг найраар 100 гараа төрүүлсэн амжилттай. Deine Größe macht mich klein. Du darfst mein Bestrafer sein. Ja. Батболд баруун гар талаас жодглох бөхчөн арх орчны саран манлаа. Удаан хотын арх орчин нутагтай саран мандад метр 80 баялтай 140 кг-ийн хүндэтэй жодоо бүхийн улсын нэр томорчин 1024 бүхтэй найрны удаа төлөвсөн их баг найр наадмаар 100 гараа төрүүлсэн амжилттай. Хоёр бүхтэн амжилт хүсье. Халуун ханагч Жовэй. Дануда цагаан сарын дашмаар жаахан амархын төлөө өргөд буян цавлаад цагаан уралдаанд орё гэдэг өрөөд ирсэн. Энэ уралдааны байдал одоо учиргуулсан гэж хэлдэггүй байна одоо бүлтгэл хийж байгаа жаахан бүлтгэл хийж хөлөө өвгөө болгоч. Чеклэг бол жаахан батлаггүй байна. За нэ 4 дугаар гараагаар бол арх орчны саран мандал Орцготын Батболтой оноо таарлаа одоо өмсгөл заслаас нь харахад бол саран мандлын жангаа бол одоо бусад бүхүүдийн жангаагаас бас ялгагдах шүү дээ тийм ээ. Тийм саран мандлын жангаач. Саран мандал одоо тоохоо бол одоо олон жил өмссөн тоохоор бол одоо өргөөл үзэгчд маань одоо жодоо бүхийн аврагын маань харангуудаа сайн танина да. Саран мандал бол одоо жодоо бүхийн тусгай мэрэгдлийн ангаас буунгуудад одоо Монгол бүхий хөөж маш гоё олон жил барилдсан бүхий нэгдэ. Одоо бол бас нас нилээд одоо 30 өнгөрөө 40 рүү даачглаа бас жихэн барилдаа харьж байгаа чаг тийм ээ. Тийм. Саран мандал бол одоо яг эхэлж одоо байх хугацаа одоо сүүлийн хугацаа эргээд найр наадамд барилдаж эхэлж барилдах үед маш гоё байсан. Саран мандал ч одоо зүгээр сайхан чөөж булчин жангарчихсан одоогийн юу гэж байгаагүй. Тийм одоо бол бас нэлээд хүний нэмэгч гэсэн харагдж байна. Гэдэс гүжээ гэж байгаагүй. Маш сайхан барилдаантай хуурч хууд гарын гүч дэмжүүхэн одоо барьц сайн одоо сайхан барилж ирсэн. Одоо яг хөө сүүлийн үед бас одоо ингээд багшилсан олон талын нөхцөл шалтгаанаас бенжин хүртэр гарсан. За өөрийнхөө сайхан барьчаа аваасан чигнээс нь дарж байгаа талаа. Хашин түрээс олж тал мөтнөөс нь дараад ингээд түлхчихлээ. Яар хүмүүжчтэй инхүү энэ давааны ядагчуд арх орчин хөшөөний саран мандаа. Айхүү саран мандаа тайлита сүнэ үйлсийн HR компаниас ивент хийсэн найрын гişгийг хувааж байна.
Дараагийн даваанд Жунгар талаас жодоглох Жун Гүжимчний Оргил Баатар. Шилэнгал аймгийн Жун Гүжимчин нутагтай Оргил Баатар метр 81-ийн баяртай 100 кг-ийн хүндэтэй 128 бүхэд 5 удаа төрүүлсэн их баг найр наадмуудаар 2 гараа төрүүлж яваа залуу хөгжим. Оргил Баатартай оноо таарч Баруунгаар талаас жодоглох Шодон хошооны өтөөд Шодон хошооны өтөөд метр 77-ийн баяртай 100 кг-ийн хүндэтэй их баг найр наадмаар 10 удаа төрүүлж явж байгаа залуу хөгжим. Хоёр залуу хөгтөн урам хайрлаа. Талбай ханарч зовъё. Энэ жилийн сарай бүртгэлээсээ Олимпик оны биш бас орчимтай сайхан явууллаа. Гол нэл багшин дор. Би бол өөрөө одоо яг Баярбаатар аваргийн дор. Тий. Тэгээд одоо хэд Ахмад багш нар байна. Тэгээд төрөттэй жоо ингээд наанчаа өн төрхөө жоо бэлтгэл хийдгээ би. Одоо гол ингэж бүх барилгаас аль нэг багш юм уу аль нэг сайн бүхий ингэж шүтжиж бас тэр хүнээ барьц мөрөглийг дурааж ингэж дагаж барилдаг зүйлээд багш. Та бол өөрийн хувьд ханы талд зүг илүү дурааж дагаж барилдаг гэж боддог. Одоо бидний өөр биширдэг усуд байна. Одоо жишээлбэл бид өөрөөдөө өөрийн буйнда ямар өвдтэй нэг хийч мөрөгдөл байна уу? Тэрийг өөрийн буйнда яаж зогсч болно уу гэдэг. Одоо тиймэрхүү байдаг. Одоо ямар шиг хүний гэж одоо би хэлэхгүй. Өөрөө одоо политик сарайгаа хийж мөрөгдлөө хангарсан шүү дээ. Тийм одоо чиний барьц зогсолт одоо барилдааны домдлоос нэг мөрөгдөл гарч ирдэг шүү дээ. Тийм. За өөрөө одоо бас яг сайхан гэж байнга хийдэг мөрөгдөл төртөл бас чихэн буян чин дадамгай мөрөгдөл өвдтэй мөрөгдөл нь ямар вэ? Би өөрөө одонгойдоо одоо зурж төвөрдөг би. Тий, төвөрлөх дуртай. Сайхан амжилт хүсье. За баярлалаа. За 5 дугаар гараагаар бол Шолоохийн бүтээл Жун Гүжимчний Оргил Баатартай оноо таарлаа да. Оргил Баатарын хавьд бол бас одоо шинэ гарч байгаа залуу бүхэн наадах нь алтан шаргал хоргой дэвсгэртэй туухан өмссөн бөхвөл Оргил Баатар. За Оргил Баатартай барилж байгаа хүрэн улаан туугуудтай бөхвөл Шолоохийн бүтээл байна. Харин тийм байна. Бүтээл гэсэн залуу юмс нэрээ сонсч ирсэн. Ер нь одоо бид бас одоо найр наадам дуртай хүмүүсүүд хэмжинтэй энэ залуучуудын панер усын бол одоо тогтоож байна. Тэгээ одоо энэ хоёрын барилдаан чам ямар болно? Гашлаа. Хоёул бол сайхан дөрвөлжсэн барилдан дээр. Тийм. Зүрх хашаа сайхан жээлаад ингээд жоохон өргөчлээ. Өргөтэй тийм байна. Сайхан одоо жээлаад л өргөчлээ да. Гүчэн ахиж байгаа юм байна. За наа талд нь жихэн. Тийм гүчэн. Хөлөө ивэд өргөцсөн байна. Гүчүүд маш их. Яар хүмүүстэй өнгөө давааны ялгч болоо. Жун Гүжимчний Оргил Баатар. За Жун Гүжимчин нутагтай Оргил Баатар Талидаас үнэ үлсэн Якар компаниас ивэнд тэгсэн найрын гişгийг өрхөн гэж та бүхэнтэйгээ хуваалцж байна. Дараагийн гараанд Жунгар талаас жодоглох Хөшгтөн гошууны ивэт. Улаанхаар хотын Хөшгтөн гошуугаар нутагтай ивэт метр 85-ийн баяртай 96 кг-ийн хүндэтэй 128 бүхэд 3 удаа төрүүлсэн их баг найр наадмын 30 гаруй удааны төрөв. Ивэттэй оноо таарч Баруунгаар талаас жодоглох бөхчөн Жун Гүжимчин гошууны алтан багна. Шилэнгал аймгийн Жун Гүжимчин нутагтай алтан баг нь метр 88-ийн баяртай 120 кг-ийн хүндэтэй Чөнөө нүүрснээ бүлэглэлийн анхдагч удааны аврагчдын найрын дөд дундад маягийн бүхийн 6 галт 3 мөнгө 4 хүрэл медальтай Шилэнгал аймгийн аврагч хатан. Бохшгүй хүчтэй бөхчүүдтэй морлон таатсан эрхэн үжигчд гэж та бүхэн алгаан дасж урам хайрно. Хадван ханавч гавэ.
За одоо бол хишгтнээ ивэлт жүмжимч өөд нуурал нутагтай алтан багантай оноо таарлаа. Алтан баг нь бол одоо энэ за бэр жангуудад баруун талаараа шууд жагчлаа ш тийм ээ. Жохоод жангууд нь болтлаад бацаа зөрүүлөө жагцсан. Тийм зөрүүлөө жохоод ер нь чигээд хөрний үжүүр дээр бас бучиж жиханд дэлсэж өгөө чигээд за өөч одоо их түргэн барилдаан гарлаа да. Дайхуу даваны ядахчод жумжум шууны алтан багна. Дайхуу даваны ядахч алтан багна. Талида сүнэ үйлдэх хатгал компаниас ивент өгсөн найрын ишгийг хүнгэж та бүхэнтэй хаваач гэж байна. Дараагийн гараанд жүн гартанаас жодоглох жүн үжимчний ханши. Жидийн гол аймгийн жүн үжимчин нутагтай ханши метр 82-ийн буйтай 95 кг-ийн хүндтэй жүн 28 бүхэд 3 удаа төрүүлсэн их баг найр наадмаар 20 гараа төрүүлж яваа залуу бөхчим. Ханшитай оноо таарч баруун гар талаас жологлох бөхчөн авах хошууны буян цогтой. Жидийн гол аймгийн авах хошууны буян цогтой метр 75-ийн буйтай 90 кг-ийн хүндтэй их баг найр наадмаар 10 удаа төрүүлж байна. Хоёр бүхэн амжилт хүсье. Талбай ханагч Жовэй. Wer zu Lebzeit guter werden. Hey! Нааши бол одоо бас шин чалгарч байгаа л өнөө өвлөөс олон ардаа таны хардаг боллоо да. Өмнө нь хэдий жил бүхэн саран сууж. 6 жил. Саран байж яв. Жүжиг шөндраа. Том найр наадмаар дээр орж ирсэн ярьж өгнө. Том нэрээр дарсан. Учиргоо саймс барилжсангүй. Сайн мөхөдийг яаж яв. Сайн мөхөөс. Жангатай өгөөс олно яжсан. За одоо өнөө өвлийн барилдаанд л сайн барилдсан тийм ээ. Тийм үү. Одоо сараа юм руу. Өвлийн бэлтгэл сайн. Од нээл багшийн доор ингэж сараа бэлтгэл хийж байна. Одоо гошуу сарайнд байна. За энэ гараагаар бол жүн үжимчний ханши авгын буян чогт оноо таарлаа. Жангаатай бүхэн бол буян чогт ханши бол одоо хөх торгоо өмдөмсөн. Тэгээд энэ ханши гэдэг дүүнэр бол одоо яг миний төрсөн нутаг одоо жүн үжимчин гошууны өн сумны ангаргач цааны ундаа. Одоо эдний аав ээж дээдсийн тухайтай би бас ойлгодог. Одоо ерөн сайн барилж байгаа залуу. Манай одоо үжимчин нутгаас гарч ирж байгаа одоо яг одоо сайн барилж байгаа хэд нь одон содон залууны нэг шүү да. Ер нь харалттай залуу бүхий нэг тийм ээ. Ер нь одоо барьц сайтай, хадаж барьцдаг. Ер нь барьчгүй хүнд өчгийг бол одоо ханшигийг би бас одоо их арвааж үжээгүй. Барьчин тулсан одоо өнтийн сайн баярын барьч бас нэлээд харагдаж шүү дээ. Манай өнтөөс ч юм бол одоо дээр үеийн одоо авраг мөнгө, авраг сэдэн одоо сод өрднөмтийн одоо аврагууд одоо олон Монгол бүхийн одоо гавьяатай бие тамирд одоо их хүндхэд үжүүлсэн бие тамирын юусэд одоо юуган жороосоо өмсөд гарсан да. Ажил үе сайн болгосон одоо дээр үеийн сэдэн аврагч юм бол одоо бараг манай өнтийн одоо 50-аад оны ихний үеийн манай өвөр Монголын хамгийн их чөлөө гэтэд маягийн бүхий авраг шүү да. За ингээд одоо манай сайн баяр авраг эргээ миний төрсөн ах бас одоо сайн баяртай ижилхэн зангаан төрсөн тийм сүлдээ гэж бас гэтэд бүхий авраг байдаг. За энэс дараа бол одоо яг ингэж шалгаж байгаа дүүнэр бол одоо ханши бол жигмээ гэж энэ хоёр дүүнэр шалгаж байгаа юм аа. Тэгээд энийг яар суухад бас их урамтай байна. За яг нотын камас өөрийнхөө ус нотын нэг голын бүхийг ингэж ярих гэдэг одоо гол зүрхэн тоглосон бас сэтгэл санаанда хэмрэн сэргээс уламж ойрхон шүү дээ. Тийм ээ жаагуул. Энэ воин жогтгсон жалуугүй бол одоо бид нь ер нь одоо тэр 22 гачааны одоо 512 энтрийн найраа энэ тэр одоо би сая
энэ дүүнэрийн барилжийнхыг харлаа, үчлээ. Тэгээд бас л их сайхан бие бэлдэртэй, хүч сайтай залуу юм байна. Бас одоо сайхан Монгол бүхий бол сайхан барилж байгаа залуучуудын нэг нэ. Ер нь бас одоо авга нутаг гэдэг чинь бас бүхтэй нутаг шүү дээ. Тэр үеийн одоо гэдэг чинь бол одоо 80-аад онд бол одоо бүхий шижир алтан чагуу явгын одоо нэг үеийн сайн алдартай бүхүүд бол одоо тэр үед байсан. Бүржөв аврал одоо чийл Готл баяр, Үлжи баяр, Асватар гэж одоо яг нэг үеийн одоо мундаг хүмүүсүүд гарч ирсэн да. 80-аад онд бол авгын бүхүүд бол одоо бүх аймагтаа бас алдарч одоо бүх оронд бол одоо бүх улсын ч одоо мэрэгжлийн бүхий давчин дээр бас гэлрүүлж явсан ч юм уу шүү. За одоо авгын одоо бүхий удмын өвсөн малчин бүхүүд бол ер нь бол одоо бол авгын хөдөө нутгаар ч гэсэн олон барилдах. За ер нь бол авгын бүхүүд бол сүүлийн үеүүдээр бол бас дунд маягийн бүхий мэрэгжлийн сорооноос бусад мэрэгжлийн бүхий сороонд бол дөмий хүрээгүй. Одоо авраг заяа бол одоо сонгон маягийн бүхөр бол аргагүй одоо ард улмаа танах. Тий одоо за энэ сайхан барчин дээрээс одоо яг өөрийн байштараа одоо гашиж шүү дээ. Гашчихлаа да одоо. Одоо хадаж бараад гашиж хайна гэдэг чинь энэ да. За нэг явж өгөөч гээд алхаж өгөөд цаашин төрөө тавьчлаа. За дахид дараад ханшив л одоо энэ барилтанаас барчинд бол их өвлөг юм байна. Яг өөрийнх нь одоо хийжигээ мэрэгжил, ханшигийн мэрэгжил гэж юм байна. За 이렇게 모치시다. 이거 나만의 예덕 수업. 시den과 담긴 좋은 좀 기회 간식. 이거 나만의 예덕자 간식. хайди та түнээ үсгийн хар компаниас ивэдэд гэсэн хайрын шиг тавталгаа болчихно. Хүчтэй 16 бүхий барилдааны хамгийн сүүлийн гарааныхаа хоёр бүхээгөө талбайд хүндэтгэн өрөө зүүн гар талаас одоглох Шилэн хотын зүхэ. Шилэн хотын Шилэн хотын Алшаан сумаар нутагтай зүхэ метр 78-ын баяртай 110 кг-ийн хүндтэй 128 бүхэл 4 удаа төрүүлсэн их баг найр наадмаар 20 гаруй удаа төрүүлсэн амттай. Зүгөөтэй анаатаарч баруун гар талаас одоглох бөгчин зүүн өдөрмчин хошууны Эрдэнэбаяр. Шилэн аймгийн зүүн өдөрмчин нутагтай Эрдэнэбаяр метр 75-ын баяртай 75 кг-ийн хүндтэй 128 бүхэд 8 удаа төрүүлсэн их баг найрд 20 гаруй удаа төрүүлж байна. Бүхэл хоёр бүхтэн амжилт хүсье. Талбайн хангагч Довэй. За одоо хамаг сүүлийн гараагаар бол Шилэн хотын сүхэ зүүн үзэмчний Эрдэнэбаяртай оноо таарлаа. Одоо мариалга том баяртай бүхэн сүхэ. Тий, сүхэ гэж залуу Эрдэнэбаяр гэж залуу усны хэдэн жил барилдчихлаа л да. Аваа болгийн найруудаар ус барилж ихийг харлаа. Бас их л хөлөрхүү, хөцөөтэй бас одоо бас Монгол өхөн удаан жил барилдсан. Бас л тэгээд сүрл өвгүүддэг залуу юм л да. Ер нь бас барилдаан дээр нэг зайлаад тий сэнчиг орох гэж гарах маягтай боллоо шүү да. Тэгээ улаан дэвсгэртээ угуулжин тоох хүмүүс чих наат талын арай намхан шиг хөнгөн биштэй бүхнүүл Эрдэнэбаяр. За Шилэн хотын сүхэ бол одоо арай том шиг биштэй бүхтөө. Энэ хоёрын сайхан энэ бол наадлын зүүнтлийн мөрийн бол хадаж барьсан юм байна. Ер нь Шилэн хотын одоо хуучин авхан нарын бүхүүд бол ойрын жилүүдээр бол сорой бэлтгэлд бол дэми суугаагүй. Ер нь авхан нар бас бүх сайтай тэгэхэд бол уулын гişхэн бол одоо бүхүүл тэгж их хөгжөөгүй шүү дээ Шилэн хотын бүхүүд бол. Тийм одоо ер нь бас бүх гэсэн юм ингээд ярихад бол одоо бас яах вэ тэгээд яагаад тэгж бас нэг жаахан тийм нэг дасарч
хай юм уу гэж бодож байсан юм л да. Авгын бөхчүүдийг чи одоо гүржүү юунаас наашаан бол бас тэгээд тэр дундуур бол бас бөхүүд байна л да. Одоо зүгээр сайхан барилдсан бөхчүүд бол ер нь сайн байна. Харин чадар бол Чагаан баган гэдэг сайхан залуучууд гарч ирээд бас одоо Монгол найрууд тачир сайхан барилдаж явлаа шүү. Тийм аа, авгын бөхүүд бол бас одоо үе дамжаад бол ер нь сайн Дон маягийн бүхийн соронд байсан нэг үеийн аврагчуд олон байна. За тэгэхэд бол одоо сонгон маягийн бөхөөр бол бас заяа авраг одоо бол одоо олимпикт бас нэрэнд дуудулж исэн юм сайхан бүх байна. Тий, Атууны олимпикийн одоо заяа аврагч нь 10 дугаартай барилдсан хүн. Одоо ер нь улсад бол заяа аврагч нь бол ер нь харьцлагшгүйгээр дийлдэг одоо 10-ны тэгээр хонждог ер нь төсөндөө нь одоо ийм сайхан нэг Монгол хөвөөс төрсөн да. Авнагтаас бас бүгд найрамд донд устан болоод шуутай алдартай Монгол төргөрөндөө нэртэй сайхан хүн гарч ирсэн шүү. За сайхан байрч аваад ишгээд дүлхээ дотоодлаа. Бид нь бас одоо бас баярлах хэрэгтэй тийм үгүй юу та. Тийм аа. Бас л ийм сайхан Монгол нутагт ийм Монгол бүхийн суурьтай барилдаж гарч ирээд ийм хэмжээ өрсөн л да. За Сүхбөөгийн яванд бол бас сарай бэлтгэлч дэми хийгээг нь харагдаж байна. Эрдэнэ уярч бол бас нэлээд хэдэн жил бол одоо ер нь сороноос дэми холдоогоо сороо тасалдаад байгаа бүх шүү дээ. Одоо Эрдэнэ баярын зөхөө гэж харахад бол ер нь Эрдэнэ баярынх нь боловсрол юу нь бол илүү харагдчих шиг байна тийм үгүй ер нь амьсгал юм уу одоо тийм алхаж гიშгхийн харагдал мэдэгдэн шүү дээ сороо бол. За хоёулын бол одоо барилдааны чаг тулаад барьц сонгуулж байна. Тийм. Ер нь бүгд юм бол одоо би өөр хэвдэн бол гэж боддог юм шүү дээ. Хүүч мэрэгжил ухаа гурвын яг жирэх хөдөлгөөн л байхаа гэж бодд юм л да. За одоо хэн нурдаар барьж авдаг бол одоо ирэл Эрдэнэ баяр өөрийн талаараа авах байж дотор төвлөө да. Зүрүү төвөрч юм байна да. Тал талаа аваад. За одоо Эрдэнэтийн уулын гараа төвөрх барьж аавна. Тийм байна. Нэлээд лавдаахан доогоор сууж итэл. Одоо н хасар сайн байна. Бүхний давчмд барилдаан бол бас яах вэ? Тэгээд олон жилийн нөхцөл шалтгаанаас болоод одоо бас энэ одоо 4-3-ын талаар сая эхэлж байгаа юм чинь тий. Бас олон жилийн тэр юу гарах хэрэгтэй бас. Судалгаа шинжилж судалгаа хийж тийм үгүй да. Ийм гэсэн юм ч бас хэчүүшт нэг юм хийнэ гэдэг чинь. Тийм. Одоо тэгэхэд бас энийг бас ингээд залгаа тийм аа мэддэг бөхчүүд, аврагчууд бүхийн багш нарууд, бүхийн судлаачид одоо энийг бас тал талаас нь ард түмнээс салж өмдлөгээр бас энийг бас нэг судал шинжиж болд юм уу гэж би өөрөө хэвдэн бодод юм аа. За Эрдэнэ баяр сайхан хардна. Хашаад өргөчлээ да тийм аа. Тэгээ энэ гашааг бол одоо хөлөөн тавьж гашин гэж хэлнэ. Миний хувьд бол гэж бодд юм аа. Тавиад хөлөө өргүүлээд хөдлөх үед дагуулад евжигээ цаашаа гашаа. Дагуулад гашиж гин гэж зүгээр шууд гашаа хүрэх болоод одоо сая хан шиг гачлаа шүү дээ. Тий ондоо шүү дээ. Гашаа бас ондоо нарийн ялгаатай. Нарийн ялгаатай. Хан шигийн гашаа болоод энэ хоёрын гашаа болоос өстөө өөр зүйл юм байж таарна да. За одоо аюухийн барилдааныг бол одоо хайнаар тасалсан юм байна. За дахиж одоо барьц сонгож барилдуулна да. Тийм юм байна. Дахиж барьц сонгож барилдуулаа энэ хичээлийн үлдээс. За одоо Сүхбөө нь одоо өөрийн хоёр дотор төвөр барьж авах юм байна тийм аа. Сая бол одоо жөр төвөрсөн барьж аам нэгэнтэй барилдаад хоёр удаа жөрөө төвөрчлээ. Одоо Сүхбөө хоёр дотор төвөрсөн барьж авлаа. Одоо тийм зөвхөө ихэж барьж сонгосон юм байна. Хоёр доогоор барьж авчи. Хоёр гар нь одоо хоёр сууныхан доогоор орж одоо араас нь ар хормоноос нь барилаачаа. За нэг өргөд. Өдөг өнөө мэрэгжил хот за. За тайснаас буучлаа тийм аа. За одоо заримдаа мэрэгжил хийгээд гүйчид жай байхгүй болохоос одоо ийм саяын барилдаа нэрвэ жалгаа явсан бол одоо ямар ч юм гарч мэдэн шүү дээ. Зүгээр ногоон талбай дээр байсан бол бас өөр болно шүү дээ. Тийм. Гэхдээ яг одоо бас нэг энэ хочжойл гэсэн одоо энэ
тийм үү да гажир чагуу садаас болоос энэ усыг хичүүл юм л да. Тэгээ энэ тухайтай бас одоо хийчихээ тийм үү зөвлжигээ хүнсүүд нь бас энэ тухай бодож сууж байлгүй гэж би өөрөө одоо боддог. Бас ахаад бас эний бас нэг тийм үү уужин бодохгүй бас нөхцөлийг бас хангаах бас өдөр байх уу гэж одоо хавьдан боддоо шүү дээ. Энэ нь бол одоо Монгол бүхий хөгжилтөд бас яхан ашигтай юм уу тийм ба Монгол бүхий үжи харъя гэсэн үгнээ сэтгэлд бас хүрэх байхаа гэж би одоо боддог юм байна. За. Хоёр бүхий барилдаа айлгуул Эрдэнэбаяр хоёр татвар төвөрсөн барьж авлаа да. Баяр үйл яхан хөл өрөө нь одоо яах вэ гэдэг одоо барилдааны барьж хөл одоо баруун талаараа саяын тэр хашаа хэсгэж өгөөд ойртуулж байна. Тий, тэр одоо тэр барьцинжүүл явах гэж одоо одоо хашаа худаа сайхан тавид одоо удаа үжигдээ сайхан харьяа. Хашаа заавангууд хишгээд л одоо мушгааж ялчихсан байна тийм ээ. Хашаа буцааж яалаад хоёр алхаад мушгаацсан. Цаашаа алхаад очихгаар тийм яалаа өгчихсэн. Нэрийн бол одоо ингээд тодорхой боллоо. Энэхүү давны хэлэгчид Шилэнгол аймгийн Жөмбөж өмчний Эрдэнэбаяр. Эрдэнэбаяр Тайлтаа сүмний үйлсэн ажил компаниас ивэнтэд гэсэн найрын мишгийг эрхэм гэж таавагтайгаар хуваалцаж байна. За давханд зориулаад Чин цагаан галуу гэдэг шигтэн ардын дугаараа тавлаа. Өргөмөрья. Бүгчүүдээс амжилт хүсье. Чин цагаан галуу байна теледүүзээ. Тая теледүүзээ. Чингис богдын үсэд байна теледүүзээ. Чинсэндэрэ бид тая теледүүзээ. Хунцаан галуу байна теледүүзээ. Хунсэндэрэ бид тая теледүүзээ. Хормост тэнгэрийн үсэд байна теледүүзээ. Чинсэндэрэ бид тая теледүүзээ. Чингис богдын үсэд байна. Хормост тэнгэрийн үсэд байна. Чингис богдын үсэд байна. Хормост тэнгэрийн үсэд байна. Чин цагаан галуу байна теледүүзээ. Шүрэн дээрэн бид тая теледүүзээ. Чингис богдын үсэд байна теледүүзээ. Чинсэндэрэ бид тая теледүүзээ. Хунцаан галуу байна теледүүзээ. Хунсэндэрэ бид тая теледүүзээ. Хормост тэнгэрийн үсэд байна теледүүзээ. Чинсэндэрэ бид тая теледүүзээ. Чингис богдын үсэд байна теледүүзээ.
За хүмүүст маань хэмэртэй бүхэн барилдааны сонирхно гэдэг бас ажтай сайхан үдэл байна. За ингэдэлэгч маань хамаард саадаж сайхан ярилцлага өгсөн гэлэг гараж багштай үжигчдийнхээ өмнөөс дэлэгчийнхээ өмнөөс баярлж байна. За дараагийн дугаарда дахин жоогдё. За чигжгээ. Дараа гарагийн тамир урлагийн ертөнц дэлгэцтэй 2014-өөс 2015 оны хасар бүхийн давчинд байралдааны 5 дугаар сарын 7-р төмчнөөс сонирхолтой.